Нэг юм андуурлал явагдаад байна. Бүлгийн даргаыг одоо ингээд сонгогдсон ч юм уу, сонгоогүй ч юм уу баталгаажуулах уугүй юу гэдэг асуудал ирээд байна. Энэ хууль эрх зүйн орчинтой холбоотой. Өнгөрсөн парламентын бүрэн эрхийн хугацаанд Дашдонгийн Гамбат, Одонгийн Цогтгөрл гэдэг хоёр хүн одоо бие бүлгийн дарга гэж хэлээд 2 жил өрөөгөө хүлээлгэж өгөхгүй гэдэг асуудал яригдчихсэн. За аль нь бүлгийн дарга юм бэ гэдэг хууль эрх зүйн болон улс төрийн асуудал ч гэсэн үүсэж ирсэн. За энэтэй холбоотойгоор 2023 онд Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт ороод урьдан дэгийн хуульд байсан бүлгийн гишүүдийн олонх бүлгийн даргаа сонгуул Улсын их хурлын чуулган дээр Улсын их хурлын дарга уншиж сонсгоно гэдэг ийм заалттай байсныг өөрчилсөн. Хэрвээ санаж байгаа бол тухайн үед хуралдаан даргалагч танаа ардсан намын бүлгээс 2 бичиг ирээд байна. Би алийг унших юм бэ? Дотооддоо учраа олцоод ирээ гэдэг байдлаар буцаагаад ирсэн. Өөрөөр хэлбэл хуралдаан даргалагчаас буюу нэг хүнээс хамаарад Улсын их хурл дахь нам авьслын бүлгийн дарга нь хэн нь мөн биш тухай асуудал үүсээд байсан учраас Улсын их хурлын хуульд өөрчлөлт оруулаад Улсын их хурл дахь бүлгийн нийт гишүүдийн олонх нь даргаа сонгоно. Улмаар бичгээ хөргүүлснээр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ гэдэг хууль 2023 онд батлагдаад өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтийн дагуу тухайн үед 11 гишүүнтэй Ардсан намын бүлгийн даргаар Одонгийн Цогтгөрл гэдэг хүн олонхийнхоо саналаар сонгогдлоо гэдэг бичиг ирээд Улсын их хурлын тухайн үеийн дарга түүнийг уншиж сонсохгүйгээр шууд бүрэн эрх нь хэрэгжиж явсан онцлогтой юм. Тийм учраас одоо энэ асуудлаар Улсын их хурлын чуулганд ороод санал хураах юм уу? Одоо ямарваа нэгэн хууль зүйн үр дагавар бий болж иж бат жаргал дарга бүрэн эрх нь хэрэгжинэ гэсэн ойлголт байхгүй. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын их хурлын тухай хууль зааснаар намын бүлгийн олонх нь хуралдаад 100% одоо саналаар бүлгийн даргаа сонгогдсон. Тэгэхээр энэ дээр одоо ямарваа нэгэн одоо маргаан бол одоо байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин энэ шийдвэрийг зөрчиж энэ Улсын их хурлын тухай хууль заасан шийдвэрийг зөрчиж эсвэл гаргаж байгаа хүн үндсэн хууль заасанчлан хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа. Асуудлаараа харин үндсэн хуулийн цэцэд очих ийм улс төр хууль зүйн үр дагавартай асуудлууд болж байгаа гэдгийг би зориуд сануулж цохон тэмдэглэж байгаа юм.